За сайн байцгаана уу. За бүгд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд одоо Photoshop-ийн анхан шатны хичээлээр бүгдээрээ анхан шатны хичээлээ хамтдаа үзэж эхэлцгээе. За хамгийн эхлээд ерөнхийдөө Photoshop програм одоо нээн. За Photoshop програм нь одоо нэгдчихлээ. За одоо ажлын талбараа эхлээд нээцгээе. За файл гэснээс файлаас new гэдэг нь болохоор шинээр new гэдгийн шинээр одоо ажлын талбай нээж гин гэсэн үг. За ажлын талбай нээж International Paper гэдэг нь болохоор одоо A4, A3, A5, V5 гэсэн сайзууд гарна. За файл new тэгээд хэмжээгээ өгнө. За RGB гэдэг нь болохоор компьютер руу шийдэхдээ RGB гэж өгнө. Smoke болохоор одоо хэвлэлийн smoke бол зураг хэвлэхээр бол smoke гэж бичдэг. За ингээд сайзаа өгчөж байгаа. International Paper A4 мм юм уу сантиметр юм уу? За ингээд ажлын талбараа нэгдлээ. За open хийж одоо зураг оруулцгаая. Файлаас open. Зураг одоо хаана компьютерийнхаа яг аль фолдерт хаана байгаа гэдгийг өгнө. За одоо Google-с зураг хайцгаая. Bird cartoon буюу хүүхэлтэй характер шувуу. Картун буюу хүүхэлтэй шувуу гэсэн үг. За энэ чинь одоо аль гоё өөртөө яг ерөнхийдөө таалагдсан зураг сонгоё. За энэ шувуу яаж байна?
Зөө энэ хөөрхөн шоу байна. За энийг сонгоод save images. За хаана хадгалахаа заагаад өгнө. Шоу. За шоу гэд хадгалчихъя. За одоо хадгалсан зүйлээ оруулахын тулд control open. За одоо шуугаа оруулаад ирлээ. Тийм онлайнаар. За шуу маань ороод ирлээ. За одоо шуугаа орсныхаа талаа move tool-ээрээ чирээд зөөнө. Move tool-ээрээ чирж оруулна. За. Move tool маань энэ байна. За энэ тэгээ алдаа заваа зөөж болохгүй байгааз. За энийг болгохын тулд яах вэ гэвэл background-тэй тэр цоожтой хэсэг байгааз. Энэ background-ийн цоожтой хэсэг. За цааштай хэсэг дээр ерөнхийдөө дараад layer 1 гээд ерөнхийдөө зураг болгочих жоо гэсэн үг. Дэлгэцийн баруун доод ууланд байгаа. Background цоожийг нь авнаа. За авангууд ингээ layer 01 гээд үүсчихэж байгааз. За одоо чирж болно. Чирээд ажлынхаа талбар руугаа оруулж болно. За шууд чирээд болж байгааз түрүүн алдаа заагаадсэн. За ингээ ороод ирлээ жижиг. За энэ бидний татсан зураг маань. За энийг одоо томруулнаа энийг. За энийг цаатал нь background нь цагаан болохоор ерөнхийдөө сайн мэддэхгүй байгаа гэсэн үг. Одоо энэ background-а бодно. Татсан зураг маань цааталтаа фонтой болохоор цааталтаа цагаан фонтой байсан шүү дээ. Тийм болохоор адилхан хоёр цагаан нэлчгээрээ сайн мэддэхгүй байна. За одоо энийг саарлал болгоцгоо. За layer 1 маань бидний background буюу хамгийн цаатлын фон. За Paintback tool-ээрээ одоо бодцгаая. Paintback tool гэдэг нь маань энэ байгаа. Paintback tool. За будангуудаа энэ цаатлын саарл болчихж байгаа ч тэгээ бидний оруулсан маань зураг маань угаасаа энэ цааталтай юм цагаан фонт байсан шүү дээ. Тэгээ энэ фонтыг л арилгах гэдэг.
За layer 1 маань бидний оруулсан зураг маань байгаа. За энийг Ctrl T layer 1 дээрээ дараад Ctrl T keyboard-оос Ctrl T Ctrl T дараад зургаа том болгоцгоё. Ctrl T дарангууд ингээд хідэн талд нь юм дүүрс үүсэж байгааз хар. Тэнгүүтээ заавал Shift-ээ дарж томруулна шүү. Тэ apply. За одоо шууныхаа цаатлалын цагаан фонтыг алга болгоцгоё. За цаатлалын фоныг алга болгохын тулд Magic Wand tool. Хоёр дахь нь Magic Wand tool. Magic Wand tool. За тэрийг Magic Wand tool-ээ сонголоо. Үүнийг сонгон цаатлынхаа одоо зургийнхаа цагаан фонтыг арилгана. За цаатлын цагаан фонттой төлөө дарах хангалттай. Төлөө сонгоод дарлаа. Тэнгүүт ингээд ирээжлээ дөрвөлжин дүүрс үүсчихэж байгааз. За цаатлын фоноо итгэжчлээ. Одоо delete дарахт л хангалттай. Keyboard-оос delete. За устгачлаа шүү дээ. За одоо сайн нэг итгэжсэн тасархай зураас байсан шүү дээ. Итгэжсэн тасархай зураас keyboard-оос Ctrl D За Ctrl D дарахаар
устсаж байгааз. За move tool-ээр чирж болно. Move tool маань тухайн сонгосон зургаа зөөдөг. Control T маань томруулна, бас жижигрүүлнэ. Shift дарж томруулж жижигрүүлнэ. Тэгэхгүй бол харьцаа маань сунгагдаад жижигрээд харьцаа маань алдагдана. Нэгэн жигэд томруулахын тулд Shift-ийг дарж томруулна. Сонгож ашиглахгүй. Яа нэгэн жигэд томруулнаа. Shift-ийг дарж томруулж байна. Apply. За одоо цаатлын саарл background-ийнхаа өнгийг өөрчилье. За саатлын фоныг өөрчилсгөө. Тэхийн тул layer 0 дээр дараад маус нэгээр 2 тогшно. За За layer style-ийн gradient overlay. За ингээд өнгийн сонгочихно. За liner radial гэдэг нь болохоор голоосоо царайд гадагшаа өнгөөрөө явж байгааз улбар шар өнгөөрөө. За дотор талаа шар өнгөтэй болгоцгоо. За тэгээд нэгэ зөөж болно. Уусгасан тэр шар дүрсийг зөөгöd байгааз. За ингээд background нь солихдоор илүү гоё болж байна те.
За background-аас солио сая зурагныхаа дагуу яг өнгө өгсөн шүү дээ. Соруулаад. За одоо доор нь текст бичицгээе. Pure show. За toolbox-ийн T гээд үсгэн. Үсгийн хэлбэртэй зураг оож. Үсгийн хэлбэртэй төл T-г сонгоо. Зурган дээрээ дагаад бичицгээе. За boot. За яла текстний өнгийг сольж байна. За хэмжээг их бага болгоно. Мөн текстэн дээр дараа Ctrl T-ийг дараад Shift-ийг дараад жижигрүүл томсгож болно текстээ. За boot. Ctrl T дарна томруулж жижигрүүлж болноо. Bird гэсэн текст дээр T үсэг даран фонтоо өөрчилцгөөё. За T үсгээ дараад Ctrl A-гаараа бүх үсээ идэвхжүүлнэ. Тэгээд одоо фонтоо солино. Фонтоо сумаараа дээшлүүлээд байгаа шүү дээ. За энэ фонт маань болж ин зөгцөж гэнэ гэж үзээд apply. За одоо үсгэн дээр шар сая
Bird гэд бичсэн үсгэн дээрээ хүрээ оруулцгаая. Цагаан хүрээ зохицохгүй байх. Цэнхэр хүрээ оруулнаа. За Bird гэсэн тэр T үсгтэй layer байгааз. За Bird гэсэн текст дээрээ нөгөө муу адил маус нэгээрээ хоёр тогшоод layer style түүл маань гараад ирнэ. За layer style гараад ирлээ. За layer style түүлээс stroke буюу хүрээ. За хүрээнийхээ өнгийг өгч байна. Цагаан өнгө бас нэг сайн болохгүй байна тий. Bird гэсэн бичиг маань шар болохоор. За улбар шар яаж. Улбар шар бас болохгүй. Цаатлын фон нас улбар шар болохоор. За цэнхрийг өгөөд үз. За цэнхэр өнгө байна болж юм те. За зохицхон байна цэнхэр. За тэр хүрээнийхээ бас бүдүүн нарийнхны бас сайзыг ихсгэж болно. За ингэ боллоо. Зураг маань. За ингэ зураг маань бэлэн боллоо. За зургаа одоо хадгалнаа. За контрол хасах нэмэхээр keyboard-оос контрол хасах нэмэхэд дараа томруулж жижигрүүлж болно. За зургаа хадгалцгаая. Хадгалаа JPG өргөтгөлтэй болгоцгоё. За save PSD буюу Photoshop файлаар нь. Тэгэхээр PSD буюу Photoshop. Photoshop файлаар нь хадгалнаа. Ctrl S. Keyboard-оос Ctrl S.
За нэрийг биччихлээ. Файлын энэ дээр шувуу. Save. За ок. За хадгаллаа одоо 6 GPG буюу зураг өргөдөлтэй хадгалцгаая. За GPG bird show ок. За хадгаллаа. Зураг үзсгэнэ. Эй зураг маань бэлэн боллоо. Bird. Wow, nice. За баярлалаа. За одоо бүгдээрээ дараагийн хичээлээр Photoshop-оо дэлгэрүүлж үзье. Тэгээд зургаа томруулж жижигрүүлээд пиксел илүү гоё харагдаж байгаа.